Авилга бол дэлхийн аль ч улс оронд ямар ч засаглалын дор ам бүхтэй оршсоор ирсэн тахал юм гэдгийг хүн төрөлхтөг хэдийн хүлээн зөвшөөрсөн. Тиймээс дэлхийн улс орнууд авилга гэгч тахлаас ангижирч болох бүхий л арга замуудыг эрэлхийлж хамтран тэмцээр байна. Авилгыг тодорхойлогч хүчин зүйлсүүд нь тухайн орны улс төрийн бүтэц хуулийн орчин ямар байхаас шалтгаалдаг ч гэлээ хаана хууль бүрэн хэрэгжиж байна. Тэнд авилгын гинжиг хэлхийг тасалж чадсан дэлхийн улс орнуудын сонгодог жишээ олон бий. Сингапур улс анх 1960 онд баталсан авилгаас урьдчилан сэргийлэх хуучин хуулиар шинжилэн найруулж алдаа цоорхоог нь нөхөн баталж хуулийнхаа хэрэгжилтэнд төрийн хатуу хяналтыг тавьж чадсанаар Аздаа хөгжлөөрөө түгжээлэх үе таалгаа нээсэн байдаг. Мөн энэ хуулийг батлагдсан улс төрчид олон түмнийхээ итгэл дэмжлэгийг авахын тулд өөрсдөөсөө эхэлж үлгэр дуурайлал үзүүлсэн байдаг. Аливаа улсын хөгжил цэцэглэлтийг гинжлэн зарцаадаг энэ тахлаас ангижирч чадах юм бол манай улс ч гэсэн богино хугацаанд өсрөнгийн хөгжиж чадна. Үүнийг Монгол улсын авилгатай тэнцэх газар бодит жишээ болгохоор ажиглаж байна. Зөв зөв шудраг зөв.